Маш их айдсаас чөлөөлөгдсөн. Тэгэл удам дамжсан тий. Маш олон ингээл хараалуудаас чөлөөлөгдсөн. Сайн цаанаа бүхэн зэвсэлж болгон Кристийн цагаараа дахин уулзж байгаадаа баяртай. Энэ удаад суграа маань агуу бүхнийг алдаршуулан Кристээр хүрэлцэрсэн байна. За эсний өдрийн мэнд суграа. Эсний өдрийн мэнд баялаг Кристийн бүхний үгээр томхоглоё тийм ээ. Гэрчлэгийг болон Хурганы цаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. За эсний үйлэр дүүрээ ямар гайхалтай Кристээр вэ? Бүхэн өдөр чи яаж ажиллаж байна те? За би цуглаандаа ирээд одоо баг 2 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол бурхан үнэхээр миний амьдралд маш гайхалтай зүйлүүдээ хийсэн. За гарт баригдал ингээл нүдэнд харагдахгүй ч гэсэн те өдөр тутам ингээд бурхан миний амьдрал дээр тэр ямар их амар тайвныг үснийг би одоо ингээд бүр мэдэрч байгаа. Амен. Өмнө нь одоо тэр их амар тайван байхгүй те ингээд нэг тийм айц түлэгдсэн. Тэрийгэ мэдэхгүй. Тэгэл одоо 10 хэдэн жил ингээд яваалсан. Өгөөл нэг хэмнэлэр гэтэл тийм биш байсан юм гэдгийг үнэхээр бурхан харуулсан. Амен. Гайхалтай тийм амар тайвны ингээд оршихур орцсныг бүр ингээд мэдэрсэн. Ямар гайхалтай бэ? Гайхалтай. Тэгээд бүр үнэхээр бурхан энэ амар тайвныг надад өгсөн багт чинь тийм ийм гайхалтай зүйл хийсэн гэдгийг ингээд хүмүүст гэрчлэхгүй байхаа аргагүй юм байна. Би гэрчлэмээр юм би ярья гэд. Тэгээд өнөөдөр ингээд сууж байна. Өмнө нь бол ингээд анх одоо бараг 10 хэдэн жилийн өмнө ингээд анх сайн мэдээ болоод сүмд явж эхлээл итгэгч болж ийн гэж яваалсан. Гэхдээ ингээд нэгэн хэвээ нөгөө л нэг урсгалаараа ингээд нэг өөрчлөлт байхгүй, дэвшил байхгүй, одоо хөгжилгүй тий, үрж юмсгүй. Тэгээл нөгөө нэг асуудлуудтайгаа ингээл харахны зам шиг гэдэг тойроо ол эргэлдээл яваал гэдэг гэсэн тий. Хизээ ингээд өөрчлөлт юм болоо гэж хүлээгээл эд шидгийнд гарч ирээл ингээд нэг бурхан гинтл өөрчлөлт юм шиг нэг л өдөр тэр өөрчлөлтийг хүлээгээл хамаг ингээд цаг хугацаа алдагдсан байгаа байхгүй. Гэтэл яг жинхэнэ бурхан тий, жинхэнэ цуглаан яг бурхны үнэн үгээр ярьдаг энэ газар ирэнгүүт ерөөсө хормын төдийл ингээл өөрчлөлтүүд гарч ирсэн. Амен. Маш их айдсаас чөлөөлөгдсөн. Тэгэл удам дамжсан тий. Маш олон ингээл хараалуудаас чөлөөлөгдсөн. Тэнгүүд ингээд хүнд ерөөсө итгэж найддаг. Бурхан бол сайн гэд яриад байдаг мөртлөө ерөөсөө л хүнд итгэж найддаг. Гэрийнхэндээ итгэж найддаг. Аавдаа итгэж найддаг тий. Нөхөртөө итгэж найддаг. За тэр л нэг итгэжүүл болох гээд байна гэл ингээл дандаа хүнд итгэж найдаал хүн дээр ингээд найдлага тавиа яваад дагс тэр бүх найдлага бүгд ингээд таслагдсан. Амен. Тэгэнгүүт зөвхөн бурханд найддаг бол. Зөвхөн бурхан. Тийштэй зөвхөн бурханд л найдана. Бурхан л миний хажууд байгаа. Өнгөрсөн бүх хугацаанд те амьдрал ингээд дартаа яваагүй хэцүү өдрүүд байсан. Нулимстай өдрүүд байсан. Баяр хүртэ өдрүүд ч байсан. Гэхдээ тэр болгонд хүнээс илүү бурхан л миний хажууд хамт байсан. Миний баяр хөөргийг дотроос бүр ингээд дүүртэл хуваалцаж байсан нь бурхан байсан. Тэгэхээр урсж байгаа нулимсэгтэй ингээд гараараа хин нэгэн гарч ирж арчихгүй ч гэсэн дотроос тэр бүр амар тайвныг тэр тайвширлыг тэр эдгэрлийг өгч байгаа нь бурхан л байсан. Ариун сүнс байсан. Тэнгүүт хүнд найддаг, найдахгүй маань үнэхээр зөвхөн бурхан л харах юм байна. Бурханд л найдах юм байна гэдэг тэр зүйлийг яг ингээд амьдрал дээр өөрөө мэдрээд дотроос үнэхээр мэдрэнгүүт гайхалтай. Амен. Жинхэнэ нулимсыг бол бурхан гарчиж ирсэн юм байна тий. Юугаарч болоод автгүй тэр амар тайван гэдэг зүйлийг бол үнэхээр бурхан өгдөг юм байна. Би өнөөдөр авчихсан байна. Тэрийг одоо та бүгд ч гэсэн авах боломжтой мэй гэж сураман гэрчсэрэн тий. Ямар гайхалтай юм бэ? Бас дахиад би чиний яриан дотроос нөгөө ингэж ойлголоо. Хүнд найддаг байсан буруу ойлголт те. Бурхан дотор мэдээж бурханд зөвхөн найд гэдгийг бол бүх итгэгчид бид мэддэг хэрнээ. Дахиад бас л харагдаж байгаа зүйлдээ нөгөө олон жил суудсан ойлголтоороо ойр дотныхондоо л итгэдэг, найддаг, тэд дээрээ түшгэлдэг, тулгуурладаг байсан. Гэтэл бидний үг нь болохоор өөрийнхөө бодолгүй түшгэлээ гэсэн байдаг те. Тэр энэ дотроо ингээд явж эхэлсэн. Одоо яг жинхэнэ бурхны замаараа зам дээр өгөн дотор нь алхаж эхэлсэн юм шүү дээ те. Хүнд яг нэг найдад эхлэхээр ингээд бурханд найдахаас тийм нэг айцтай болчих юм шиг. Яг бүх зүйл сэтгэлээрээ ингээд бүх оюун ухаан тий бүх зүйлээр ингээд найдаж чадахгүй нэг айц байгаад байна. Яах бол тий ингэчүүл яах бол бид нөгөө нэг бүрэн найдаж чадахгүй байгаа даа шүү дээ.
яг нэг тийм айдсын хүлээсээ байсан байхгүй. Тэр айдсын хүлээснээс тайлагдангууд, тэр хүлээс таслагдангууд нөгөө айдас байхгүй болон эргэлзээ байхгүй болонгууд бурхан л итгэн, бурхан миний замыг чиглүүлнэ, бурхан зөвийн замаар удирдна, хөтлөн дагуулна, сайн сайхан руу гэдэг тэр итгэлийг бүрэн орж ирээд нөгөө айдсаас чөлөөлөх гайхалтай бүх зүйлээ бурханд итгэж тавьж өгвөл тэр амар тайван өөрөө ингээд дагаад ирж байгаа. Тийм байна. Тийм байна. Ямар гайхалтай. Тэр сураагийн маань ярьж байгаа үг син нэгэнд би энэ дээр алдаад исэн юм шүү дээ. Миний буруу энэ шүү дээ. Эсвэл миний одоо даваа байгаа нь энэ шүү дээ гэж яг харагдаж байгаа хаа хэнийг асуултанд нь хариулагдчих шиг байна. Иймэрхүү одоо асуудлууд бол маш их байдаг шүү дээ итгэжтэй донд тий бидний донд. Миний нас тий хүн өнөөдөр хэдэн настай байх, ямар амьдрал туулсан байх, тий ямар туршлага туулсан байх, тэр хүн ямар одоо бизнес ажил эрхэлдэг байхаас үл хамааран хүн болгоны амьдралд асуудал байгаа. Янз бүрийн асуудал бэрхшээл байгаа тий тэр болгонд бид нэр ингээд өөрсдийн хүчээр давах гэж үздэг, бусдын хүч тусламжийг үнээр хайдаг. Гэхдээ үнэхээр үгүй маа тий. Тань өнөөдөр амьдралд чинь ямар нэг асуудал үнэхээр байгаа болвол тий үнэхээр тэрийгээ бас олж харж чадахгүй ингээд явж байгаа бол үнэхээр яг үнэн үгийг ярьдаг. Жинхэнэ яг тий бурхныг үнэхээр хайгаад үнэхээр ирээрээ бурхан дотроос ч үнэхээр гайхалтай өөрчлөлтийг үнэхээр хийх болно гэж үнэхээр хэлмээр байна. Амен. Үнэхээр гайхалтай өөрчлөлтийг үнэхээр хийх болно гэж үнэхээр хэлмээр байна. Тэгэхээр үнэхээр амьд оршиж амьдрал дээр орж ирж ажилдаг, намайг өөрчилдөг, миний амьдралыг сайжруулдаг, сайхан болгодог тухай бол ингээд биеэрээ амсаж яваа хүний үг юм аа сураг өгөл тий. Одоо энийг амссан эхний хүмүүс маань өстөө нэгдүгürt урамшуул болж байна, гэрчлэл болж байна, бурхан алдаршиж байна гэдэг ингээд олон ажлууд яг одоо бас хийгдэж байгаамаа. Тэрний нэг хэсэг болж энэ удаад бурханыг алдаршуулан гэрчилж байгаа сураг маань эзний хэвэл улам илүүгээр дагаж болохгүй болтугай. Амен. Баярлалаа. За, нэмж хэлэх зүйл байна уу? Одоо чи би нэг өшөө би ийм юмнаас яг чөлөөлөгдсөн юм аа. Ийм нэг хүлээсэнд байхад одоо нэг ийм нөхцөлтэй байсан шүү гэхэд нэг юм жишээ бас сонирхолтой ярих зүйл байна уу? Ер нь бол маш олон бид нар одоо тий өөрсдөө заастаа үгүй байхаа гэж бодож байсан маш олон тэр биш л дээ. Тэр нь хэлээд байх шиг байна гэл нэг. За энэ хажууд байгаа хүн гэх юм уу энэ хүнд л хэлж явах шиг байна. Надад арай үгүй байхаа гэж бодож байсан. Маш олон зүйлүүд ийм билээ. Мэддэхгүй. Гэтэ тэрийг бид нар өөрсдөө бол яг ингээд за би чинь гээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд тэгж хэл олоход бол бас удна. Яг ариун сүнс ингээд дотроос бүр ингээд сануулад хэлээд ингээ өөрөө гайхаж зочирдмаар. Надад одоо үгүй элгүүдээ гэмээр зүйлүүд тэр чи одоо би гэж юу гэдэг тий. Тэгэнгүүт тэр зүйлээс чөлөөлөгдсөний дараа бол үнээр гайхалтай өөрчлөлтүүд бол ингээл алхамаар тий өдөр бүр ингээл амьдралд мэдрэгдэж байгаа байхгүй юу? Яг мэдрэгдэн. Ер нь бол тэгэл зөндөө олон одоо бодсорсон муу сонснууд шүү дээ тий. Чөлөөлөгдсөн үнээр одоо бага наснаас ингээл авсан янз бүрийн тэгэл тэр чинь шарах тэр бүгдээс ингээл эдгэрсэн гайхалтай ингээл ганцаараа явж байхдаа хүртэлтэй ингээл бүр чөлөөлөгдөөл ингээл асгартлаа уйлал тэгэл дараа нь бүр ингээд тийм нэг хоосон юм шиг боловч тэр нь ингээд тийм гоё баяр хөөртэй тийм хосрол байгаа нэг цэвэрлэгдсэн тийм тэгэхээр үнэхээр гайхалтай үн тэрийг бол мэдэхгүй л явж байгаа үнэхээр миний дотор юу болоод нь яаж ийн гэдгийг те чин сэтгэлээсээ өөрөө өсөх хэрэгтэй бас тэгээ тэр бурхны цаг гэж яг байна. Цаг нь болоогүй бахттай ингээл ирээл намайг тэгчих юм гिच намайг тэгээд өөрчлөлт өгөөч гэлдэг. Амаараа зүгээр хэлээлээдэг. Толгоондоо яг бас бодоол ноён бодолтой. За би нэг яг нэг болохгүй л ах шиг байна. Ер нь нэг ингэж ах шиг байна да гэж бодоод байдаг. Гэхдээ зүрхнээс бүр яг сүнснээс ингээд сэтгэлээс яг тэр болохгүй газар одоо л ингээд гарах гээд байгаа мэн гэдэг үг яг ингээд цаг нь уссан яг мэдрэгдээд тэл тэр зүйл ингээд илчлэгдээд яг гарсны дараа бол бүр ингээд цэвэрлэгдээд дотор ингээд нэг тийм хоосон юм шиг боловч тэр хоосон нь гэхдээ тийм цэвэрхэн буцаад баяр хөөр амар тайвнаар сайн сайхнаар дүрхэж байгаа нэг юм цэвэр сав. Тийм мэдрэмж бүр гайхалтай. Сүнснээс ирэх. Тэгэхээр хүн бол өөрөө их яараа аминчхан бурхнаас авахыг сайн сайхныг нь хордон өгөөч ерөөгт тухайл бодож явдаг нэг тийм одоо ямар үзэл бодолтой хэмтэй тийм нэг төрлийн мөн чанар нэг тиймэрхүү тий. Тэрнийг авахын тулд
ерөөлөөс өмнө Бурхныг эхлээд хайх хэрэгтэй маа. Бурхан дотор ингээд зүг байх хэрэгтэй маа. Тэ? Бурхныг хүлээх хэрэгтэй. Яах юм бэ? Хүлээх юм байна. Тэстэ бүх зүйл Бурхны тогтоосон цаг хугацаантай гэдэг байгаа ч үнэн болох тий. Тийм. Тэнгүүд Бурхны хөлөөсөн тэр цаг хугацаа болоход биднээс төвчээр итгэл шаардна. Өөрсдөөсөө бид нар юу ч хийхгүй ижиж яагаад Бурхантай байхгүй байна уу хаана байна тий яагаад миний амьдрал дээр ажиллахгүй байна юм тэгээд би өмнө тэгдэг байсан. Бурхан миний та байна уу хаана байна тий яагаад баг энэ зүйл өөрчлөгдөхгүй байна гэж тэгдэг байсан. Гэтэл өөрөөс бас алхам үйлдэл хийгдэн. Хэрэгжүүлэх зүйлтэй биднээс дуулууртай байдал, төвчээр, итгэл хэр зүү газараа байна уу тий зүү үгийг сонсож байна уу маш их зүйлүүд нөхөр өөрсдөөс шалтгаалдаг. Тэгэхээр бид нэр өөрсдөөсөө бас өөрөөсөө эхэлнэ. Тэгээд үнэхээр Бурхан танд үнэхээр гайхалтай туслана. Амин. Үнэхээр Бурхантай холбогдсон байна уугүй юу гэдгээ шалгаа гэж хэлж штэ тий. Яг Бурханы дотор би явах гээд байгаа мó гүй юм уу? Зүгээр яхаа Бурхан гэж бодцоод ярьчаад ингээд юу ч хийхгүй гэртээ суугаад байгаа бол магадгүй юу ч өөрчлөгдөхгүй боломжтой штэ. Ингэж цаг хугацаа алдах боломжтой юм биш үү? Боломжтой. Би итгэгч хүнтэй. Гэхдээ би үгийг уншдаг, би өдрөөр залбирдаг гэж хэлээд итгэгч нар гэртээ тий. Би ямар нэг сунд хамрагдахгүй юм ингээл чуулганд явахгүйгээр гэртээ байгаад ингээд болно гэж боддог. Гэхдээ үгүй маа тий. Үнэхээр сүнсний ариун сүнсний оршихуй, Бурхны оршихуй гэдэг бол үнэхээр гайхалтай. Ариун хүмүүсийн нөхөрлөлтэй тэр зүү үгийг үнэхээр тунхаглагдж байгаа тэр газар үнэхээр гайхамшиг болдог. Тэгэхээр гэртээ тэгээд суугаад үнэхээр бас ямар ч хүсэл твшилт гарахгүй. Тэгэхээр энэ бол яг үнэн шүү. Хэрвээ та одоо гэртээ байгаад тий би үнэхээр тэ өөрийгөө өөрчлөнө болно. Бурхан надтай хамт байгаа. Би залбирж байгаа гэж байгаа бол үгүй маа. Та заавал үнэхээр Бурханы үнэн үгийг тунхагладаг үнэхээр чуулганд цоглаанд үнэхээр ирэх хэрэгтэй. Энд үнэхээр Бурханы үнэн үг тунхаглагдаж үнэхээр Бурханы тэр гайхалтай ариун сүнсний оршихуй дотор үнэхээр энэ гайхамшигуд үнэхээр болт юм а гэдгийг үнэхээр хэлмээр. Амин. За баярлалаа. Одоо маш их хэрэгтэй уриалгуудыг Телехан дүүстэй зориулж хэлсээр байгаа. Одоо чамд баярлалаа. Дахиад нэмж хэлэх зүйл байна уу? Би та надаас ингэж нэг асуухгүй яа. Би ингэж хэлмээр байна гэж байгаа зүйл байвал одоо сүүлийн хормыг чамд хэлж байна. Бурханд одоо яг итгэгч гэдээ явж байгаа маш олон хүмүүс байгаа. Гэхдээ үнэхээр зөв газараа яг зөв чуулганд зөв тэр цэвэр ариун үгийг сонсож яг явж гэнэ үгүй юу гэдгийг бас сайн нэгтлаарай. Тэгээд эцэст нь хэлэхэд тууштай бөгөөд үнэхээр зоригтой байгаарай гэж хэлмээр. Амин. Баярлалаа. Үнэхээр эзэн дотор урагшилж хүчрхэгжиж ялагчаас илүү ялагч болохоор өсөж яваа сураагаа эзний ивэлэр үнэхээр бэлхэм дүүрнээр өрөөдөж дараагийн дахин гайхалтай гэрчлэлтэй уулзахын өрөөл тавиад энэ удаагийн гэрчлэлийг төгсөж болж байна. За баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баярлалаа.